Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2006 оны The Last King of Scotland буюу Шотландын сүүлийн хэмээх Африкийн хамгийн амьжигтай дарангуулагчийн тухай бодит түүхээс сэдвлэсэн маш сонирхолтой киноны төвчлийг сонсноо. За тэгээд Уганда улсад төрийн эргэлт гарч ард түмэндээ сайн сайхныг амлан гарч ирсэн шинэ ерөнхийлөгч нь тэдний бодсноос тэсөөрхөн байх бөгөөд улс орноо яаж сөрүүлж буй тухай одоо бүгдээрээ хамтдаа харцгаая. 1970 он Шотланд улс. Киноны манголдор Николас Шотландын анагаахын их сургуулийг амжилттай төгсөж, хонхны хоёроо тэмдэглэн ангийнхныхаа хамтаар сургуулийнхаа хажуугын гол руу зэрэг үсэрцгэн хөгжилдөж байх ба оройн гэрийнхэнтэйгээ хоол идэж байгаа дүрс харагданаа. Түүний аав Николасыг сургуулийн амжилттай дүргэсэнд нь баяр хүргэх ба аав нь алтан гартаагаараа алдартай мундаг эмч юмсанж. Хүмүн. За цаашдаа яая гэж бодож байна. Аавынхаа амьдагт ажилд орсон дээр бах. Гэх зэрэгээр Николасыг өөрийнхөө доор авах гэж оролдсон ч Николас аавынхаа хит хатуу дүрм журм захирагддаг занг нь үзэн яддаг тул нэг их юм хэлсэнгүй. Аавтай хамт ажиллахгүй бол өөр хаач байсан яах вэ гэж бодож байгаад дэлхийн бөмбөрцөг эргүүлээд эхэнд гарч ирсэн улс руу явж ажиллахаар шийддэг. Гэтэл Канад гарч ирсэн боловч манай хүн дахин эргүүлтэл Угандаа гараад ирж шүү. За ингээд хэдэн 7 хоногийн дараа Николас маань Угандад ирсэн байх бөгөөд хот руу яв хорон нутгийн автобусанд суудсан нутгийн ард иргэдтэй танилцсан шигээл явж байв. Манай хүнд төрсэн хамгийн анхны сэтгэл гэвэл энэ хүмүүс ямар их дуу ууранд дуртай, найрсаг сайхан хүмүүс вэ гэсэн бодол төрж хаа газрын хүмүүс бүгд л амьдрахын төлөө чадах ятгаараа зүтгэдэг юм байна да. Гэдгийг хараа явж итэл автобус гинэт зогслоо. Хүмүүс ч бүр хөөрч орж хашгичаал явчихна. Гэтэл бахан цэргийн танк машинууд явж өнгөрөх ба энэ нөхөр бол Угандагийн төрийн эсрэг бослохыг удирдах буй цэргийн генерал Амин гэдэг хүн юм байна. Амин одоогийн засгийн газрыг шүүмжилж ард түмэндээ илүү сайхан амьдрал авчрахын тулд засгийн газрын эсрэг байлдан тэмцэлдэж байгаа хүн юм гинэ. За ингээд манай хүн овоо хэдэн цаг явсаар зорьсон газраа ирэх үед түүнийг доктор Дэвидийн эхнэр Сара тосч авдаг. Манай хүний амьдарч ажиллах газар нь Угандагийн нэлээд аслагдсан бүс нутаг бөгөөд энэ хавьд эрүүл мэндийн үйлчилгээ их муу учраар амхандаа л олон хүн туслах гэж албаар энэ тусганд ирж л дээ. За ингээд маргааш нас нь манай хүн доктор Дэвид Сара хоёрыг дагаад тусгыныхонд эмнэлгийн тусламж үзүүлж эхлэх ба тэдэнд үзүүлэх гэсэн уртаас урт дараалал үүсэж байсан ч тусганы иргэдийн дийлэнх нь эмч нарт биш бөө мөргөлдөө итгэдэг гэдгийг олж мэддэг. Удалгүй доктор Дэвид нэлээд хол байдаг газар очиж хүмүүс туслах хэрэгтэй байсан учраас явхаар болоход манай хүн хамт явъя гэсэн боловч хэрэггүй. Чи эндээ Сара туслаад хамгаалаад байж бай гэж хэлээд яваад өглөө. Николас тосгоны залуустай найзлан нөхөрлөж чөлөөцгөрөө хөл бөмбөг хүртэл тоглон цагийг сайхан өнгөрөөж байтал Угандагийн засгийн газар босогчдод ялагдаж эртээ таарсан Амин гэдэг нөхөрөө ерөнхийлөгч болсон тухай сонсдог. Тэгээ болоогүй. Амин эдний хотод ирэн ард иргэдтэйгээ уулзах гэж байгаа юм гин. Сара хамт явъя гэсээр байгаад мань хоёр шинэ ерөнхийлөгчийн уулзалтан дээр яваа очтол тосгоны хэдэн мянган иргэд цугларсан байх бөгөөд тайзан дээрээс Амин ард иргэдтэй хандан үг хэлж байна. Өмнөх ерөнхийлөгчийн үед улс орн маань сүрлийн ирмэг дээр байсан. Одоо харин миний засаглалын үед улс орн маань цэгцэрж Уганда хүн нутагтаа эзэн байх болно. Би бүх авилгалчдыг цаазалж ард иргэдтэй баялагийг өгнө. Энтергээл сайхан юм ярихад ард иргэд бүр бөөн баяр. Ингээ мань хоёр уулзалтаас гараа явж байх замдаа Сара Угандагийн өмнөх ерөнхийлөгч бас ерөнхийлөгч болохынхаа өмнө яг л адилхан зүйл ярьдаг байсан. Энэ хүн ямар хуу ерөнхийлөгч байх юм бол доо. Гэх зэрэгээр ярилцсан явж итэл генет цэргүүд тэднийг зогсоогоод та нар эмчнэр үү? Алив буугаад ир гээд замын хажуу руу дагуулад явлаа. Манай хоёрт сандран буугаа очтол шинэхэн ерөнхийлөгчийн маань замд өвхөр гарч ирснээс болоод машин нусалд орж гараа гэмтээсэн байд юм да. Тэгэхээр нь ерөнхийлөгчийн шархыг үзэж байтал мөргүүлсэн өвхөр тасралтгүй дуурайд анхаарлын сарниулаад байсан тул уурандаа өвхрийг буудаж орхих энэ үед Амины царай хувьсгийж чи хаанаас ирсэн? Арай Английн цэрэг мэрэгэн биш үстэй. Гэхэд Николас Шотландаас ирсэн эмч гэдгээ хэлэн футболко харуулхад Амин тавьширч би Шотланд улсад дуртай шүү. Шархыг маань цэвэрлсэнд баярлалаа. Хоёлаа дурсгал болгоод футболко солилцъя. Гээд мань хоёр футболкнуудаас солилцоод салцгаадаг. Энэ Николас бас гимгүү царайлчаад муухайгаар юм уу? Дэвидийг байхгүй оронд эхнэрийг нь өмсөж өмгээд жанжин болох гэж оролдсон ч Сара нөхрөө хуурч чадахгүй гэдгээ хэлээд гаран отдог. Гэтэл маргааш өглөө нь эрүүл мэндийн сайд Жона ирсэн ерөнхийлөгч чамааг ордондоо дуудаж байна гэж авд юм да. За ингээд Николас маань ерөнхийлөгчийн лимузинд суун Жона сайд болон жолооч Масангата ойр зургийг ярьсан шигэ нийслэл Кампала хотыг зорлоо. Ерөнхийлөгчийн ордонд ирэхэд Амин түүнийг урайлгахан угтаж аваад уржигдэр гарныхан шархыг эмчилсэнд дахин баярлснаа илэрхийлж чи миний хувийн эмчээр ажиллах уу гэсэн санал тавихад Николас маань эвтэхнэр татгалзаж уучлаарай ноён ерөнхийлөгчөө би энд аслагдсан сумын боломжгүй иргэдэд туслах зорилготой ирсэн болохоор чадахгүй нэ гэж хэлэхэд Амин за яах вэ тэгвэл ядаж миний оройн зоогонд орно үстэй гэхэд тэг яал гэлээ.
За ингээд манай хүн орой зоогонд өмсөх костюм оюулахаар хотын баячуудын ордог ойдлын газар ирээд хэмжээг өгж байтал амины цэргүүд хуучин ерхийлэгчийн хүмүүсийг гудамжинд нохоо шиг зодж байхыг харлаа. Ингээд оройн ерхийлэгчийн ордны хүндэтгэлийн зоогонд яваа очтол амийн тосч аваад өөрийнхөө эхнэрүүдтэй танилцуулнаа. Энэ нөхөр 5 эхнэр бараг 30 гаруй хүүхэдтэй гэдгийг сонсоод манай хүн бүр шок болох ба. Эхнэрүүд дундаас нь Кейгих бүсгүй нөхрийн шарахыг цэвэрлсэн Николаст талархснаа илэрхийлдэг. Амын үргэлжлүүлэн Уганда дахь Английн элчингийн ажилтнуудыг танилцуулах ба Стонгийн дипломатчир манай хүний хувийн амьдралыг нэлээд сонирхон асууж байсан нь Николаст их л хачин санагддаг. Энэ үед амийн хүндэт зочдтой хандан үг хэлэх бөгөөд Угандагийн ард иргэд олон жил зов зүдэрлээ. Одоо миний засаглалын дор Уганда улс хөгжин цэцэглэх болно. Би үргэлж Угандагийнхаа ард иргэдийг бүхнээс дээгүүр тавина. Энтергээл үнэхээр уран цэцэн мундаг ярих юм уу? За ингээд манай хүн ерөнхийлөгчийн ордонд амарч байтал туслахууд нь орж ирснэ. Туслаарай. Ерөнхийлөгч балгараад байна. Гэхээр нь яарад очтол мань хүний хамаг хөлсөн цувцсан, гар хөл нь татсан байд юм да. Гэтэл уусан толгойн эмэнд нь хор найруулсан байсныг олж мэдээд чадхаараа л арга хэмжээ авч цусыг нь ханан гидсэнд нь дүүрсэн хийгээ шахан гаргасны хүчинд ерөнхийлөгчийн бие сайжраал явчлаа. Амийн манай хүний чадварыг биширж чи энэ удаад бүр миний амийг аварлаа. Мундаг залуу юм аа гэж байснаа чи энэ тухай өөр хүндээ хэлэхгүй үстэй. Гэхэд манай хүн би чи эмч хүн шүү дээ. Өвчтний нууц бол миний нууц л гэсэн үг. Гэж хэлснээр мань хоёр хувийн амьдралаа ярьж жаас ухва. Уганда Английн колон байх үед амийн Английн цэргийн аримд байсан үеэ дурсаж тэр цагаас эхэлж Англи, Шотландын өв соёл түүхт их дуртай болсон тухайга дурсан ярьдаг. Мөн тэрээр багдаах ядуалд өссөн учраас Угандагийн ядарсан ард иргэдийн амьдралыг сайн ойлгоно. Энтэр гэж ярьж байснаа чи миний саналыг дахиад бодоод үзэхгүй мүү? Чи зөвхөн миний хувийн эмч биш. Угандагийн эрүүл мэндийн системд том хувь нэмрээ оруулж байл гэсэн үг гэж ятгасаар байв. За ингээд маргааш нь Николас маань Сара руу яриад "Сара, би энд ерөнхийлөгчийн хувийн эмчээр ажиллахаар болчлоо. Хамт ажиллана гэж очиод ингэж шийдвэрээ өөрчилж байгааг минь уучлаарай" гэж эвтэйхэн хэлдэг. Манай эмч Николас хувийн эмч нь болох гэж байгаад бүр бөөн баяр. За ингээд эрүүл мэндийн сайд Жона түүнийг дагуулan төвийн эмнэлгээ танилцуулж яваад амины хувийн эмчээр ажиллаж байсан доктор Жунжүүтэй танилцуулдаг. Доктор Жунжүү хэдэн мянган угандачуудыг өвчин эмгээс аварж байсан сайхан сэтгэлтэй алтан гартай эмч байв. Гэтэл өчигдөр танилцсан Английн дипломат Стон гээд нөхөр хаанаас ч юм гарч ирсэн ээ. Чи ерөнхийлөгчийн хувийн эмч болох гэж байгаа гэлөө. Ямар нэгэн мэдээлэл байвал бидэнд өгж байгаарай. Гэж хэлэхэд Николас гайхаж та чинь юу яриад байна? Би тагнуулч биш шүү гэж хэлээл явлаа. За ингээд манай хүн албан ёсоор ерөнхийлөгчийн хувийн эмч болсон баяраа тэмдэглэн ерөнхийлөгчийн ордон дээр үдшилэг зохион сайхан л байлаа. Амийн хаашаал явна ерөнхийлөгчийн эмчийн хувьд байнга л дагалд явж ард иргэдтэй уулзан угандачуудын амьдралыг баг багаар ойлгон явж байв. Тэгсэн нэг өдөр амийн орж ирснэ. Чи намайг төлөөлөөд нэг уулзалтанд ороодох. Би өөр ажилтаа болохоор амжихгүй. Гэд бахаар нь хэлснээр нь уулзалтанд ортол бүр маш чухал уулзалт байх бөгөөд Угандад босгох шинэ барилгын ажлын тухай байсан нь манай үнийг сандаргаал явчихна. Ард иргэд нь хэрэгтэй ийм чухал ажилд яагаад өөрийн биеэр суугаагүйг нь гайхаж байсан ч нэг их юм бодсонгүй. Ерөнхийлөгчийн өмнөөс шийдвэр гаргаал авлаа. Гэтэл амийн Николасын сонгосон барилгын загварыг хараад түүнийг маш их магтаж, чи ангаахын мэдлэгтэйгээс гадна барилга дизайны талаар ч их өндөр мэдрэмжтэй юм. Гэх зэргээр тултал нь магтаж байснаа эрүүл мэндийн сайд Жоног шүмжилж, Шотланд залуугаас сайн сурж аваарай да. Гэх зэргээр загнаал байна. Николас доктор Жунжугийн хамтаар Угандагийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн талаар ярилцаж байтал гадаа маш том дэлбэрэлт болох чимээнээр эмнэлгийн дээвэр рүүгээр артал хуучин ерөнхийлөгчийн хоригдож буй шоронд маш том дэлбэрэлт гарсан байлаа. Тэр шоронд хуучин ерөнхийлөгчийн ойр дотныхон хамаатан садан найз нөхдөд бүгдийг хорьцсон байгаа гинэ. Яг энэ үед ерөнхийлөгчийн туслах гүйж гарч ирээд ерөнхийлөгчийн хүү баларлаа гэд Николасыг дагуулаад явлаа. Яваачтал ерөнхийлөгчийн эхнэр Кейн хүү Маккензи гээд 8 настай хүү таталт өгөөд амнаас нь хөөс сахран их хэцүү байсан ч манай хүн шалгаж үзээд харшлын эсрэг тариа тарьснаар амийг нь аварч чаднаа. Амийн хүүгээ өвчтэй учраа муу ерийн амтан гэж ад үзээд ээжтэй нь хамт ордноос хөөгөөд хотын захад амьдруулдаг тухай Николас олж мэдээд нэлээд гайхаад явчихна. Николас хүүг төрөлхийн татдаг өвчтэй юм байна гэдгийг олж мэдээд байнгын эмчтэй ойр байх ёстойг ээжд нь сануулсан ч Кей нөхрийнхөө зөвшөөрлгүй юу ч хийж чадахгүй тухай зовлонгоо манай хүнд хэлнэ өөрхий. Маргааш өглөө намын генет Николасыг сэрээгээд хүүгийнх нь амийг аварсанд баярлснаа илэрхийлж шившин Мерседес Бенз бэлгэлж шоконд оруулна. Би нисэх бодлын үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байна. Чи намайг шинэ машинаараа хүргээд өгөхгүй биз? Гэхэд Николас ч бөөн баярлж аминыг суулгаад шинэхэн машиныхаа хурд хүчийг үзэн давхиж эхэлнэ. Замдаа Николас шоронгийн талаар асууж та өмнөх ерөнхийлөгчийн хүмүүсийг бүгдийг хорсон гэсэн үнэн юм уу? Гэхэд царай нь хөвсгийснэ. Хэн тэгж байна? Тийм дэмий юмд битгий санаа зовоо. Худлаа цуурхал гэхээс өөр зүйл хэлсэнгүү.
Никлас үргэлжлүүлэн Маккензигийн талаар ярьж таны баг хүү төрөлхийн татдаг өвчтэй юм бэлээ. Хотын захад амьдраад байвал эмнэлгийн тусламж авч чадахгүй штэ. Та ордондоо байлгавал зүгээргүй юу? Гэхэд ерөнхийлөгч дүрсгийн уурлаж тэр хүү бол муу ёр. Өвчтэй хүү гэртээ байлгавал ард иргэд юу гэж бодох юм намайг? Хэрэг гарвал чи очиж тусалж бай. Гээд манай үнийг загнаад ихсэн учраас Никлас дахин энэ талаар дурссангүй. За тэгээ явж байтал тэднийг отож байсан буутаа нөхдүүд гарч ирээд ерөнхийлөгчийг алах гэж оролдсон ч манай хүн машин чадварлаг барьдаг тулдаа маш хурдан тэндээс зүгтэж чадлаа. Амийн нисэх буудлын дээр очмогцоо бөөн уруулж "Сайн намайг алах гэж оролдлоо. Миний хүмүүс дунд урагч байна. Надаас урвсан үнийг би заавал ална." Энтергээд орилж байтал нэг зэрэг ирээд саяны дайрсан хүмүүсийг бүгдийг баривчилсан тухай хэлдэг. За ингээд манай хоёр баривчлагдсан хүмүүс дээр очих үед Амийн "Та нар өмнөх ерөнхийлөгчийн даалгавраар намайг хөнөх гэж оролдсон уу? Одоо юу болохыг харал та." гэж хэлснээр энэ хүмүүсийг бүгдийг маш удаанаар зовоож тарчлахыг үргэлдээд гарч одноо. Амины жинхэнэ төрхийг багбагаар харж ирсэн Николаст энэ бүх үйл явдал нэлээд эвгүй санагдаад байсан тул сэтгэлээ сэргээхээр бааранд ороод ууж байтал эрүүл мэндийн сайд Жона нэг цагаан арьс дээртэй ярилцаад сууж байгааг харчнаа. Жона ер нь л нэг л сэжигтэй санагдаад байсан тул Николас энэ талаар Аминд шууд л хэлж өргөхөд нөгөөх нь юуж дуурсангүй. Явж амар гээд Николасыг явууллаа. Уулын намын чинь ерөнхийлөгч болонгуудаа ард иргэдийнхээ төлөө ажил энтергээд байсан боловч Угандагийн эдийн засаг маш хүчтэй уналтанд орж эхэлж байсан ч ерөнхийлөгчийн ордон дээр байсан хүмүүс усан сан тоглоцохон юу ч болоогүй мэт байв. Никлас маань усан сан дээр сууж байтал эртээ тарсан дипломат Стоун хаанаас ч гарч ирээд ерөнхийлөгч ямар шухан байна да? Ерөнхийлөгчийг шөмжилсэн хүмүүс алга болоод байгааг анзаарсан уу? Хамгийн сүүлд гихтэл эрүүл мэндийн сайд Жона орсороггүй болсон. Гэдгийг сонсоод Никлас цочирдол явчихна. За ингээд манай хоёр илүү тухтай ярилцахаар шийдэн эндээс хол байх хувийн эдлэн дээр нь очин яриагаа үргэлжлүүлэх ба Жона нэг цагаан арьс дэртээ уулзаж байсан да. Жона тэр хоёр Уганда руу их хэмжээний пенцилин оруулж ирэн өвчин зовлондоо шалж буй ард иргэдэд туслах ажил хийх гэж байсан юмсан ч үүнийг сонссон Николасын дотор сонирн болоод явчихна. Яг өөртөө адилхан олон хүнийг аврах гэж оролдсон эрүүл мэндийн сайд Жоног аминд ховснаас болоод тэр хүн одоо үгсэн амьд ч мэдэгдэхгүй. Орсорггүй болсонд Николас өөрийгөө буруутган олон зүйлийг эргцүүлэн бодож эхэллээ. Ингээд удаан бодсны эцэст Шотланд руугаа буцахаар шийдэн ажлаа хүлээлгэн өгөх гээд ерөнхийлөгчийн ордон руу яваа ортол Амийн биш түүний орлон тоглогч байдیں۔ Да. Гэтэл Амийн түүнийг шоолон орж ирэх үед Николас ажлаа хүлээлгэн өгөөд нутаг буцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Амийн "Чи одоо явж болохгүй. Уганда бол чиний шинэ гэр шүү дээ. Угандачуудад чи хэрэгтэй" гэж хэлээд Николасын бодлыг өөрчлөхийн тулд маш том үдшилэг зохионоо. Гэхдээ энэ удаад энэ бүхэн үнэхээр хуурамч зүйл юм байна гэдгийг Николас ойлгон ямар ч баяр хөөргүй виски уун ганцаараа олон зүйлсийг бодон зогсож байхыг Кей анзаарчна. За ингээд манай хоёр ярилцаж байгаад үдшилгийг өрхөн гараад Кейнд очиод жан болоод явчлаа. Кей Николаст нөхрийнхөө өмнө төрхийг илчилж "Тэр арт түмнээ бодох хүн бишээ. Гэр бүлээч боддгүй хүн шүү дээ. Тэр зүгээр л төрийн эрхийг тэр жигт нь авч өөрийнхөө тойр үргэлжлэхсээр Угандагийн бүх бизнесүүдийг дарамталж дээрэмдээ авч байгаа тухай хэлэх ба." Кей хүүгээ аваад Угандаг орхин явмаар байгаач явж чадахгүй хувь заяанда гомддог тухайгаа сэтгэлээ уудлан ярьдаг. За ингээд манай хүн маргааш нь гэрлүүгээ яваа ортол гэрийнх нь хамаг имийг ухаж төнхөөд хайцсан байх ба. Нэг загтал шиг байхаар нь задлаа үзтэл Угандагийн паспорт байд юм да. Гэтэл манай хүний өөрийнх нь паспортыг нь хулгайлаад оронд нь Угандагийн паспортон дээр нэрийг бичээд зургийг наацсан байхыг хараад бүр шок. Өөрийг нь энэ улсаас явуулахгүй гэж байгаа юм байна гэдгийг ойлгосон Николаст үнэхээр аимшигтай санагдаж Английн дипломат Стоуноос тусламж гуйхаар очлоо. "Амийн миний паспортыг авчлаа. Та намайг эндээс гаргаад өгөөч дээ" гэж гуйхад "Би чамайг эндээс гаргаж өгч чаднаа. Гэхдээ чи бидэнд эхлээд туслах хэрэгтэй. Чи ерөнхийлөгчөд хамгийн ойр байгаа хүн. Чи түүнийг хөнөөх хэрэгтэй" гэж хэлэхэд Николас паниктаж "Би чинь эмч хүн. Би хүн эмчилдэг болохоос алдаггүй" гэж хэлэхэд Стоун юу ч дуурсангүй. За ингээ мэдээж хүн алж чадахгүй учраас Николас маань хэсэгтэй л ажиллаа Угандагийн төв эмнэлэгт өвчтнүүдийг эмчилж байх тэр агшинд ерөнхийлөгч бүх Аз гаралтай угандачуудыг нутгаасаа хөөх зарлиг гаргана. Аз гаралтай угандачууд улсынхаа бизнесийн 90%-ийг эзэмшдэг. Дээр нь их эмч багш хуульч гээд чадварлаг мэргэжилтнүүд нь Аз гаралтай угандачууд байсан учраас энэ хүмүүсийг хөөж гаргах нь улсаа хорлож байгаагаас ялгаагүй байсан ч Аминд энэ бүхэн хамаа байсангүй. Гэтэл энэ үед цэргүүд эмнэлэгдэр орж ирснээр бүх Аз царайтай иргэдийг эмнэлгээс чирж гулчаад гаргаад эхлэхийг харсан доктор Жүнжүүд хэлсэнгүү. "Та нар чи яаж гинэ? Наад бол чинь өвчтөө хүмүүс штэ" гэд хэлсэн биш ерөнхийлөгчийн жолооч Масанга доктор Жүнжүүг цохиол авч байна. Энэ үед Николасын уур хурж Масангаг түлхэл авлаа. Ами ямар адгийн амтан байсан бэ гэдгийг ясмахандаа шингэтэл ойлгосон Николас тэр дураа Амийн тавуулзан "Та ард иргэдээ арсных нь өнгөөр гадуурхаж нутгаасаа хөөх гэж байгаа юм уу? Өнөөдөр эмнэлэг дээр цэргүүч нь өвдөж зовсон өчнөө Аз гаралтай угандачуудыг чирж гултчаад аваа явсан.
Та ард иргэдийнхээ төлөө ажиллан гээгүй мүү? Гэхэд амийн учир зүггүй нээжсэн аа. Өө за. Чи бүр одоо надад ажиллаа яаж хийхийг минь заах нь. Энэ улсад надад заадаг хүн байдгүй юм шүү. Чи бол хинч биш заа юу? Гэд бүр доромжлоод эхэлнэ. Угаасаа энэ нөхөрт юу ч хэлээд ойлгохгүй байна гэдгийг ойлгосон Никлас өрөөнд орон яах талаараа бодож сууж байтал Кей залгаснаа. Би жирэмсэн болчих гэж авдیں۔ Да. За ингээд сандарсан хоёр маань яаж игээд аборт хийхээр шийдсэн боловч улсын эмнэлэгт аборт хийлгвэл нөгөө амийн чинь мэдээд бөө юм болох учраас манай хүн доктор Жунжу дээр очин Кейг чимээг бүхэн абортонд оруулаад өгөөч гэж гуйсан ч доктор Жунжу аюулгүй байдлаа бодолцсон тусалж чадахгүй л гэж авч байна. За ингээд манай хүн өөрөө аборт хийхээс аргагүй болж эмнэлгээс шаардлагатай эм тариануудаа аваад Кейн гэрт яваачтал бүсгүй маань байсангүй. Гэтэл яасан гэж амины хүмүүс Кейг аль хэдийн хороогоод гар хөлийг нь тастан тамлаад алдсан байхыг Никлас олж мэддэг. Үнэхээр төвчээр нь барагдсан Никласын уур хилэн буцалж аминыг хөнөөхөр шийдэн толгойн им гэдэг нэрийдлээр маш хортой бодис өглөө. Гэтэл гайтай нь энэ нөхөр хорийг нь уудгүй шүү. Өөртөө байлгаал байна. Удалгүй олон улсын эвлэлүүдээр аминыг муулаад эхлэх үед энэ нөхөр бүр бөөн ууралж над чиг мундаг удирдагчийг мууллаа барьлаа гэд тэнэгтэж өгнө. Гэтэл энэ үед Израилаас Францыг чиглэн нисч байсан онгоцыг террористууд барьцаалаад тэр онгоц нь Угандагийн нисэх буудлын дээр газарчсан байгаа. За тэгээд амийн энэ асуудлыг шийдэхээр нисэх буудлын руу явж явах замдаа нөгөө эмээ барьсан байгааг нь Никлас байн хараад байхыг нь Масанга анзаарчнаа. Тэгснээ зэвүүнгаар амины гарт байх хорийг нь авснаа. Цэргүүдийнхаа нэг дээр турших гээд аманд нэг хийх үед манай хүн тэссэнгүй. Наадах чинь хор аль нулимад гарга гээд мань цэргийг аврах гэж оролдсон ч өөрөө баригчнөө. Нөгөө барьцаалагдсан онгоцны хүмүүс Угандагийн нисэх буудлын дээр сандралдан байж байх үед амин гэж хогийн амтан террористуудыг барих биш харин ч хөвгүүлэн дэмжиж барууных нь надаар оролдвол иймэрхүү юм болно шүү гэж анхааруулаад байгаа бололтой. Тэгснэ хогийн гарууд еврей бишээр нь хоёр салгаан угаагаад хүмүүсийг айлган занал хэлж эхэлдэг. Харин энэ үед Никласыг маань амины хүмүүс өвтлэн зодож хаяад нисэх буудлын арын өрөөнд оруулахад удалгүй амийн орж ирээд би K52 явалтад байгааг олж мэдсэн. Чи миний их нэртэй унтаж намайг хорлохыг оролдоно гинэ. Манай нутагт урагчдыг арьснаас нь өлгөж тарчлаа алдаг юм. Гэж хэлээд Масанга болон түүний хүмүүс Никласын хоёр мөрөнд нь дэгээ зоож байгаад арьсаар нь өлгөн тамлж эхэлдэг. Никласыг тамлан зовж тарчилж байгааг амийн хараад их л бахан хансан чинчтэй байдаг. Бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч хүн шүдэ уулна. Удалгүй амийн сэтгүүлчдтэй уулзсан бид еврей гаралтай биш зорчигчдыг өөрсдийн онгоцоор Франц руу хүргэж өгөхөр болсон. Гэж зарласнаар барьцаалагдсан онгоцны зорчигчдын талан шахуу ямар тайч аюулгүй арахаар л болж байх шиг байна. Гэтэл удалгүй доктор Жунжу Никласын байгаа өрөөнд орж ирээд манай үнийг дэгээнээс нь буулгаад шархыг нь цэвэрлснэ. Барьцааны хүмүүсийн талыг нь онгоцоор Франц руу авч явах гэж байна. 30 минутын дараа хөөрнө гэсэн. Чи эвтэйхэн дунд нь ороод эндээс явах хэрэгтэй. Нутагтаа очиод манай ерөнхийлөгч ямар адгийн амтан бэ гэдгийг дэлхийн нийтэд зарлаад өгөөрэй. Гэж захихва манай үнийг эвтэйхэн харгалж байгаад барьцааны хүмүүсийн дунд оруулчлаа шүү. Энэ үед Масанга болон түүний хүмүүс Никласыг нэмж тамлахаар буцаа ороод иртэл Никлас байсангүй. Тэгснээ зэвүүн гарууд Никласт сайн хандаад байдгаар нь доктор Жунжуг авчран байцаасан боловч мань хүн юу ч хэлсэнгүй. Тэгэхээр нь доктор Жунжуг ч мөн тамлан хөнөөж ирэх хва. Нисэх буудал даяар Никласыг хайсан боловч олж чадсангүй. Энэ үед манай хүн барьцааны хүмүүс дунд эвтэйхэн уусан явж байгаад онгоцонд цун амингих чөтгөршиг хүний гараас инхүү мултарч чадсан юм. Яг энэ үйл явдлаас 48 цагийн дараа Израилийн тусгай хүчнийхэн Угандагийн нисэх буудлын руу нэвтэрж Израиль гаралтай 100 орчим иргэдээ эсэмэнд аварч чадсан ба дэлхийд даяараа Угандагийн ерөнхийлөгч амины жинхэнэ дүр төрхийг олж мэдснээр тэр олон улсад ямар ч нүргүү болсон юм байна. За одоо бүгдээрээ кинонтойгоо холбоотой бодит баримтуудыг сонсцгоё. Яг кинон дээр гардаг шиг ийм Шотланд эмч бол байгаагүй. Энэ бол зүгээр цохиомл дүр. Гэхдээ энэ амийн гэж дарангуулагч бол энэ кинон дээр гардгаасаа илүү зэрлэг балмад итгээд байсан гэдэг. Энэ нөхөр 1971 онд Угандагийн ерөнхийлөгч болохоос өмнө Уганда бол ядуу улс байгаагүй. Харин ч Африкийн орнууд дундаа худалдаа эдийн засаг нь сайн хөгжиж, дэлхийн улс орнуудад кофе, цай, эрдэнэ шиш нийлүүлдэг маш том компаниудтай тэгээд газар дороо маш их алтны урхаатай дайжгүй боломжийн улс байсан. Гэтэл энэ нөхөр цэргийн армийг ашиглаж төрийн эрхийг авсныхаа дараа Аз гаралтай Уганда иргэдийг төрсөн нутгаас нь хөөснөөр Уганда улсыг зүгээр эргэн сэрхээрг болтол нь балалж орхисон гэж хэлж болно. Аз гаралтай Угандачууд гэдэг нь олон жилийн өмнө энтгэгээс цагаачилж ирсэн хүмүүсийн үр удам юм байлаа л дээ. Хэдий арьс царай төрхөн энтгэгч ялгаагүй Угандад төрж ирсэн Угандагийн паспорттой хүмүүс байгаа хгүй юу болно. За тэгээд Аз гаралтай Угандачууд энэ улсын бизнесийн том компаниудын 90% эзэмшдэг. Эмнэлэг сургууль гээд маш чухал салбарт ажилладаг хүмүүсийн дийлэнх нь энэ Аз гаралтай Угандачууд байсан.
Амин гэж энэ нөхөр өөрсдийнхөө иргэдийг улсаасаа хөн явуулсны дараа Аз гаралтай угандачуудын бизнесийг дандаа өөрийнхөө ойр дотны хамаатан садан үнэн ч албатуудаа өгсөн байна. Гэтэл заяа бизнес хийж үзээгүй хүмүүс яаж компаниудыг авч явах вүлээ дээ? Хэдхэн сарын дотор энэ бүх том компаниуд араараасаа дампуурж нөгөө том алтны урхаа эрдэнэ шишийн үйлдвэр, кофений үйлдвэрүүд нь бүгд дампуурсан байна. За тэгээд дагаад хэдэн зуун мянган хүн ажилгүй болсон. За тэгээд эмнэлэг сургуульд ажиллах хүчгүй болж энэ улс шууд илгээрээ хөвцсөн байлээ. Одоо бүгдээрээ Уганда улс ямархуу болсон байгааг бол ер нь харсан те. Мөнх цэлмэг ахын бичлэгдэр хүртэл гардыг штэ. Яг одоо Уганда бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг. Арай гэж эдийн засгаа сайжруулах гээл үзэл байгаа. Хэрвээ амин шиг дарангуулагч улсаа хорлоогүй байсан бол энэ улс магадгүй Африк твдээ цойсон эдийн засгтай баян улс байж болох байсан. За ингээд энэ киногаар бүгдээрээ буруу хүнд төрийн ирэх өгвөл яаж улс орноо сүрүүлж хэдэн зуун жилээр хөгжлөө ухраалгаж болдсон байна гэдгийг ч бас харлаа. Тэгэд иймэрхүү нөхдүүдийн гол ярддаг зүйл нь номер 1 арт түмэн. Би арт түмэндээ хайртай. Гадаадуудыг зайлуулна. Гадны хөрөнгө оруулалтыг хөөж гарга гэсэн юм бол ярдсан байлээ. Тэгэд та хэд маань ч гэсэн хараал авахгүй юу дөө. Иймэрхүү юм ярьж байгаа нөхдүүд бол аминаас ялгаагүй л нөхдүүд байгаа шүү. За энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань төгсөж байна. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая guys.